Улсын их хурлын ээлж сонгуул 2024 оны 6 дугаар сарын 28-нд болж 13 тойрогоос 78 намын хаалттай жагсаалтаар 48 гишүүн буюу нийтдээ 126 гишүүн улсын их хурлд сонгогдсон. Сонгуулийн үр дүнд 4 улс төрийн нам, 1 эвсэл улсын их хурлд суудалтай болсон нь Монголын ардчлалын түүхэнд хамгийн олон намын төлөөллөөс бүрдсэн парламентыг бий болгосон юм а. Энэхүү өнөөдрөөс яг 2 жилийн өмнө буюу 2024 оны 7 дугаар сарын 2-нд болсон анх дугаар чуулганаар гишүүд тангараа өргөж 2024-өөс 2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаа аль биесээр хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл 2024 оны сонгуулийн үр дүнд бий болсон улсын их хурлын бүрэн эрхийн хугацаа яг талд орлоо. Шинээр бүрдсэн парламент 2 жилийн өмнөх анхны гараан дээрээ эрэг сэтгэгдэл хүлээлтээр дүүрэн байв. 5 улс төрийн нам эвслийн хүчний тэнцвэрээс гадна шинэ хуучин, тойрог жагсаалт, нийслэл орон нутаг гэх өөр нэг хүчний хуваарлтыг бий болгосон. Олон нам 3 өөр үе салбар бүрийн төлөөлөл, нийслэл орон нутгийн хүчний харьцаа шингэсэн шинэ улсын хурал том төслүүдийг хөдөлгөх суурь болж чадна. Өмнөх 76 шиг 126 гишүүнийг багцалж нөлөөлөх боломжгүй болсон нь үндсэн хуулийн өөрчлөлтийн эерэг талыг харууллаа. Энэ нь засгийн газар төрийн бодлогын доктортой байдлын суурь болж чадна гэж улс төр судлаачид дүгнэж байлаа. Мөн шинээр бүрэлдсэн парламентод анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдсон, нийт гишүүдийн 25%-ийг бүрдүүлсэн нь Аз твдээ эмэгтэй гишүүдийн төлөөллөөрөө тэргүүлэх үзүүлэлт болсон. Тэгвэл бүрэн эрхийнхээ талд хүрээд би 2024-өөс 2028 оны улсын их хурал өнгөрсөн 2 жилийн хугацаанд ямар үр дүнд хүрв? Тэд итгэж сонгосон иргэдийнхээ хүлээлтэнд хүрч чадж гинүү? Хариултыг засгийн газар доктортой байж төрийн бодлого, залхамж чанартай үргэлжилж чадсан уу гэх асуултаар эхлэе. Хариулт нь үгүй. Монголын төр сүүлийн 2 жилийн хугацаанд 3 улсын их хурлын дарга, 3 ерөнхий сайд засгийн газрын нүр үзлээ. 126 гишүүнтэй улсын их хурлаас хүлээж байсан төрийн доктортой байдал бодит байдал дээр биелэлээ олсонгүй. Шинээр бүрэлдсэн улсын их хурлын анхны даргаар амар баясгалан сонгогдов. Засгийн газрын тогтворгүй байдал, улс төрийн фракцуудын талцал тогтолцооны огтлолцол өнгөрсөн 2 жилийн хугацаанд гүйцэтгэх засаглалын бүтэц бүрэлдэхүүнийг тасралтгүй өөрчлөх нөхцөл болж ирсэн. 2024 оны сонгуулиас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд давхардаагүй тоогоор 42 улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүн буюу сайдын албан тушаалыг ээлжлэн хашиж давхар дээл өмссөн байна. Шинэ үндсэн хуулиар 126 гишүүнтэй болсон парламентын 3 гишүүн тутмын нэг нь гүйцэтгэх эрх мэдэлд ямар нэг байдлаар хүрч сайдын судал хуваарлах улс төрийн тохиролцооны хэрэгсэл болсныг энэ тоо батлна. 126 гишүүнтэй болсноор олон ургалж үзэл уралдаж бодлогын реформ хийгсэн нийгмийн хүлээлт бараг л талаар болж байна. Бидэд үннийг шулуухан хэлэхэд энэ парламент бүрэн эрхийнхээ тал хугацааг өнгөрүүлэхдээ улс төрийн фракцуудын талцал, эрх мэдлийн маргаан,
Сайд нарын томилгооноос өөр улс орны хөгжилд жинтэй тусах дорвитой бөгөөд бүтээлч ажил хуруу дарам хийжээ. Тэгвэл өнгөрсөн 2 жилийн хугацаанд байгуулагдсан 3 засгийн газрын бүрэлдэхүүн тэдгээрийн улс төрийн тэнцвэр гол сайдрын сэлгээгээр нь ангилаад харцгаая. Эхнийх нь оюун эрдэнийн засгийн газар. Парламентын сонгуульд хамгийн их санал авсан 3 намын хамтарсан засгийн газар. Нэгдэлтэй улсын хурлын 126 гишүүний 118 гишүүн буюу парламентын 9365%-ийн төлөөллийг хамарсан ч нөгөө талд ямар ч хариуцлагагүй, хяналтгүй, бараг хэмжээгүй эрхтэй засгийн газар гэж хэлж болохгүй цай. Оюун эрдэнийн засгийн газар эвслийн намуудын амлалтыг багтаахын тулд түүхэндх хамгийн үрэлгэн данхар төсвийг баталсан инфляцийг хөөсрүүлэх гол суурь болсон. Эцэст нь макро эдийн засгийг цаасан дээр өсгөж чадсан ч иргэдийн халаасанд орох бодит орлогыг үнийн өсөлтөөс хамгаалж чадаагүй. Оюун эрдэнийн засгийн газрын үйл ажиллагааны гүйцэтгэлийг 2025 оны хаврын чуулганаар хэлэлцсэн бөгөөд биелэлт нь ердөө 30% байсныг эргэн сануулъя. Зандан шатрын засгийн газар. Түүний кабинет улс төрийн шилжилтийн экзектэй үед макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж гадаад худалдааны ашиг болон уул уурхайн экспортын түүхэн өсөлтийг бий болгосон. Төсвийн зохицуултыг уян хатан хийж, гадаад валютын нөөцийг түүхэнд байгаагүйгээр зузаатгаж, төгрөгийн ханшийг барьж чадсан нь тухайн үеийн эдийн засгийн гол амжилт ололт юм а. Хэдийгээр эдийн засаг 5-6% бодит өсөлтөө хадгалж цаасан дээр хүзүүлэлтүүд эрэг гарсан ч төрийн оролцоо тэлсэн шүүмжлэл намын фракцийн дотоод тэмцлийн шуурганд огцорсон юм. Зандан шатрын засгийн газрын гүйцэтгэлийг дүгнэх боломж хязгаарлагдмал байна. Учир нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан хэлэлцсэн яг тэр өдөр нь ерөнхий сайд Зандан шатар улсын хурлын дарга учрал нар хамтдаа ажиллаа өгсөн юм. Улмаар бодлогын тайлан хэлэлцэх анхаарал бараг бүхэлдээ улс төрийн сэлгээний мэдээнд дарагдаж өнгөрсөн билээ. Дараагийнх нь учрлын засгийн газар. Эрх баригч намын дарга болон ерөнхий сайдын эрх мэдлийг гартаа нэтгсэн тэрбээр хувийн хэвшлийг хүн сурталаас ангижруулах, эдийн засгийг тэлэх амлалт бүхий чөлөөллийн санаачлагыг дэвшүүлж, шинэ засгийн газрыг илүү дайчин байдлаар удирдахаар зорьж байна. Гэвч өмнөх үеэс өвлөгдөж ирсэн зээлийн олдоц хумигдсан санхүүгийн байдал, инфляцийн дарамт болон үнийн өсөлтийн хүндрэлүүд нь түүний кабинетийн гол сорилт болж буй. Тиймээс дэвшүүлсэн реформын санаачлагуудаа бодит ажил хэрэг болгон кабинетээ томилгооны машинаас бодлогын талбар болгон өөрчлөх хамгийн том сорилт түүний өмнө тулгарч байгаа юм. Учрлын засгийн газар 2027 оны хаврын чуулганаар анхны тайлангаа хамгаална. Тиймээс чөлөөлийн санаачлагын бодит үр дүнг тоогоор илэрхийлэх боломж одоогоор бүрдээгүй байна. Парламентын дарга ерөнхий сайдын судал тогтворгүй сэлгэж байх хооронд хараат бус институтын томилгооны процесс хэрхэн явагдсныг тусдан авч үзэх нь зүйтэй болов. Улсын хурал ерөнхийлөгчийн гаргасан саналаар авилгатай тэмцэх газрын даргаар Даштаваг улираан томилсон. Ингэснээр тэрээр 2 дахь 6 жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь авилгатай тэмцэх газрын даргаыг улираан томилж буй анхны тохиолдол болсон бөгөөд Даштаваа ажиллах хугацаанд авилгын улмаас учирсан хохирлыг нөхөн төлөвлөхөд онцгой үр дүнтэй ажилласан гэж дүгнсэн юм. Тухайлбал 2020 оноос хойш гадаад улсаас 13.9 сая $ын хөрөнгийг Монгол улсад буцаан оруулж иржээ. Гэхдээ уг томилгоотой холбоотойгоор олон нийтийн зүгээс хүчтэй бухимдал байсан нь жидүү, хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэгүүд өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй яваа асуудал байв. Улсын ерөнхий прокурор, ерөнхийлөгч хүрэлц өгөх, ерөнхий прокуророор жаргал сайхныг мөн улираан томилох саналыг улсын хурлд танилцуулж 2025 оны хаврын ээлж чуулганаар хэлэлцэн дэмжсэн. Үндсэн хуулийн цэц. Цэцийн 9 гишүүний 3-ыг улсын хурал, 3-ыг ерөнхийлөгч, 3-ыг нь улсын дээд шүүхийн санал болгосноор улсын хурал томилдог тогтолцоотой. Улсын хурлын квотын 2 судал, 2 өөр шалтгаанаар суларсан. Цэцийн дарга баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, харин гишүүн үлзий сайхан хугацаанаас өмнө улсын хурлын тамгын газрын даргын албанд шилжсэн. Харин улсын хурлын дарга бэмт цогт 2026 оны 6 дугаар сард сул орон тоонууд дээр улсын хурлын гишүүн асан Сүхбаатар, ерөнхий прокурорын орлогч асан Эрдэнэбат нарыг санал болгосны дагуу улсын хурлаар хэлэлцэн томилоод байна.
Улсын хурал хууль тогтоох үндсэн чиг үүргийнхээ хүрээнд өнгөрсөн хугацаанд тоймтой үр дүнтэй гэж хэлж болох үец хууль бодлогын шинжиллийн алхам огт хэрэгжүүлсэнгүй. Харин уламжлал ёсоор жил бүрийн төсвийн хилцүүлгүүд хамгийн ихээр маргаан дагуулж төсвийн тодтголоор үргэлжилсээр байна. Төсвийн тухай хуулийн дагуу улсын хурал жил бүрийн 11-р сарын 15-ны дотор эх жилийн төсвийг эзлэн батлах үүрэгтэй. Улсын хурал 2024 оны 11-р сарын 8-ны өдөр 35.8 их найт төгрөгийн зарлагтай 1.9 их найт төгрөгийн алдагдaltaй 2025 оны төсвийг яарвчлан баталсан. Энэ нь Монгол улсын түүхэн дэх хамгийн өндөр зарлагтай үргэлгэн төсөвт тооцогдож байна. Уг төсвийн хит тэлэлт нь инфляцийг хөөсрүүлж иргэдийн амжиргаанд дарамт болно гэж үзэн Монгол улсын ерөнхийлөгч хүрлсэх өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд улсын хурлын баталсан төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Парламент уг хоригийг хууль зүйн болон эдийн засгийн үндэслэлтэй хэмээн хүлээн зөвшөөрч оюун эрдмийн засгийн газарт зарлагаа танаж алдагдaltaгүй шин төсөл боловсруулах чиглэл өгсөн. Засгийн газар төсвийн зарлыг хумиж дахин өргөн мэдүүлснээр улсын хурал 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр орлого зарлагыг нь тэнцвүүлж 33.7 их найт төгрөг буюу алдагдaltaгүй байхаар 2025 оны төсвийг шинжилэн баталсан юм. Ийхүү амар баясгалан улсын хурлын дарга байх үед парламентын төсвөө хуулийн хугацаанд баталж чадаагүй ичхэвтер үйл явдал болж байв. Ерөнхийлөгчийн хоригоос эмээж алдагдaltaгүй хэмээн хүчээр тэнцвүүлсэн 33.7 их найт төгрөгийн төсөв бодит амьдрал дээр хагасжилж тэсээгүй юм. Ерөнхий сайд Зандан шатрын засгийн газар ажилдаа орсон даруйда 2025 оны төсвийн тодтголыг улсын хуралд оруулж ирсэн. Тодтголоор төсвийн орлогыг 30.2 их найт төгрөг, зарлагыг 31.5 их найт төгрөг байхаар тооцож, улмаар төсвийн алдагдлыг 1.3 их найт төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5% тэмцэх хэмжээд хүргэсэн. Сонирхолтой нь парламент засгийн газрынхаа оруулж ирсэн тодтголыг ямар ч шүүмжлэлгүйгээр баталж өгсөн нь хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглалтаа төсвөөр худалдагдсан уу гэх асуулт шүүмжлэлийг дагуулсан удаатай. 2025 оны төсвийг алдагдaltaгүй батллаа хэмээн ерөнхийлөгчийн өмнө жүжиг тоглосон парламент 2026 оны төсөв дээр жинхэнэ төрхөө харуулсан. Тэд Зандан шатрын засгийн газраас оруулж ирсэн 32.9 их найт төгрөгийн зарлагтай 1 их найт төгрөгийн алдагдaltaй төсвийг ямар ч эсэргүүцэлгүй баталсан юм. Энэ нь хэмнэлт хий гэх өмнөх жилийн уриал ооцны цэвэр популизм байсан бөгөөд эрх баригчид сонгуулийн дараах амлалт фракцуудын шахааг санхүүжүүлэхийн тулд эдийн засгийн сахилга батыг дахин золиослж эхэлсэнийг бэлхнээ илтгэсэн үйл явдал болсон. Тэгвэл шинээр бүрдсэн учрлын засгийн газар одоогоор төсөв хэлэлцүүлж амжаагүй байна. Гэхдээ түүний засгийн газар эрх намар 2026 оны төсвийн тодтголыг өргөн барихаар болсон. Энэ нь тэдний бодлогын анхны том шалгуур сорилт болно. Учрал хувийн хвшлийг дэмжих хүн сурталыг халах чөлөөлийн санаачлагыг дэвшүүлсэн. Тиймээс Зандан шатрын засгийн газраас өвлөгдөж ирсэн 8 их найдын хөрөнгө оруулалтын зардлыг эрх намрын тодтголоор зоригтой танаж чадах уу? Эсвэл хэвээр үлдээх үү гэдг нь түүний үг үйлдэл хоёрын зөрүүг шалгах гол хэмжүүр болох юм. Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн эхний 2 жилийн хугацаанд улсын хурлын хариуцлагын тогтолцоог сайжруулах хэд хэдэн орлого хийсэн нь нэг талаас эрэг шинж. Нөгөө талаас энэхүү орлогын цаад шалтгаан цаг хугацаа нь өөрөө асуулт төрүүлж буй. Аялалтай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс нүүрсний хулгай, хөгжлийн банкны хулгай, ногоон автобусны гих хэрэгт оролцсон холбогдсон гих улсын хурлын 20-од гишүүн эрүүгийн хэрэгт татагдсан тухай мэдээлсэн. Сүүлд төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гих хэрэгт хэд хэдэн гишүүн шалгагдаж буй. Энэ асуудал дээр ард түмний хүлээлт ч маш энгийн. Энэ хүмүүст хатуухан хэлэхэд улсын хурал дахь хулгайч дартаа парламент хизээ хариуцлага тооцоосч тэдийг байх ёстой газар руу нь явуулах вэ гэдгийг хариулт юм. Амар ясгалан учрал нар улсын хурлын дараагаар ажиллах үед парламент энэ асуудал дээр огт хөдлөөгүй. Тиймээс ерөнхийлөгч хөрсөх улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн барьсан нь гишүүдэд өөрсдөд нь гинтийн зочоо болсон. Уг асуудал дээр ч нийгэм хоёр хуваагдсан билээ. Нэг талд хулгайд оролцсон асуудлаар 3 шатны шүүхээр гин буруутай тооцогдсон хүн өнөөдөр улсын хурлд шудраг ёс зүй яриа сууж байгаа нь бодит үнэн. Тиймээс тус хууль батлагдсанаар хууль шүүхийн өмнө эргэтгэж байдал бий болж улсын хурлын гишүүдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо бодитоор ажиллаж төрийн нэр хүн цэргэн гэх хүлээлт
бий. Харин нөгөө талд VDM институтийн судлаач нар ерөнхийлөгч Хүрс-Сүхийн санал болгож буй эгүүлэн татах тухай хууль нь ардчлалыг бэхжүүлэх санаачлага гэхээсээ илүүтэй эрх мэдлийг нэгтгэх, өгөнд ордоггүй гишүүдийг шийтгэх хэрэгсэл болж бодшгүй гэж дүгнсэн. Энэ парламентын эхний 2 жилийг дүгнэх хамгийн бодиттой тойл бол гадны нүдээр бидний тэнцсэн олон улсын индексүүд юм а. 2 жилийн дотор 3 засгийн газар сольж төсвийн үргэлжлэн бодлого явуулсан нь олон улсын үнэлгээнд ухралт болон бүртгэгдсэн бол хувийн хөвшлийн тэр дундаа технологийн салбарын олон амжилтууд макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүд зарим индексээр ганц хэрэглэгээ болж байна. 126 гишүүнтэй болсон шинэ парламентын 2 жилийн ойг дүгнэхэд дүр зураг тун тодорхой байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмэгдүүлж намын жагсаалтаар оруулж ирсэн нь парламентын төлөөллийг солонгоруулсан хэдий ч төрийн бодлогын тогтвортой байдал авилгаас ангижрах ард түмний хүсэлтийг шийдвэрлэж чадсангүй. Бүрэн эрхийнхээ яг талд ороод буй энэ парламент үлдсэн 2 жилийн хугацаанд засгийн газраа дахин огцруулж улс төрийн тоглолт хийх үү? Эсвэл хариуцлагын хуулиудаа баталж төсвийн үргэлжлэн байдлаа хязгаарлаж бодлогын институт болж чадах уу гэдэг нь одоо тэдний Конопоос шалтгаална. Өнөөдөртөө бол 126 гишүүний Конопоос илүүтэй фракцуудын тохиролцоо төрийн бодлогыг тодорхойлж байна.